Би 8 сарын сүүлээр Чавасанд очсон. Тэнд Жуковын хөшөөг нээсэн. Дашрам дурдхад зүүн Европ, Балтийн орнуудад манай цэргийн удирдагчдын хөшөөг байнга нурааж байгаагийн эсрэг Монголд шинээр нээж байна. Энэ жил халах голын ялалтын 85 жилийн ой тохиож байна. Ой зориулсан бүхэл бүтэн цуврал арга хэмжээнүүд зохион байгуулагдж байгаа. Одоо ч үргэлжилсээр байна. Тэгэхээр би энэ дайн монголчуудын хувьд манай 1812 оны дайнтай үйл явдалтай ойролцоо юм болж хувирах гээд байна уу гэж асуумаар л да. Сурах бичгийн нэг хэдэн тоглол мөршгөл Улаанбаатар хотод ч, орон нутагт ч арга хэмжээ боллоо. Халахын голын дурсамж нь амьд сэрүүн байна. Би 8 сарын сүүлээр Чавасанд очсон. Тэнд Жуковын хөшөөг нээсэн. Дашрам дурдхад зүүн Европ, Балтийн орнуудад манай цэргийн удирдагчдын хөшөөг байнга нурааж байгаагийн эсрэг Монголд шинээр нээж байна. Тэдний хувьд халах гол бол жинхэнэ утгаараа монголчуудын тусгаар тогтнолоо зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн жинхэнэ ёсоор хамгаалж тэмцсэн анхны тулаан юм. Монголын нутагт болсон томоохон байлдаан л да. Тийм ээ. Дараа нь бол 1945 оны томоохон байлдаа юм. Монголын нутаг дэвсгэр дээр томоохон дайн болсон туйлын үнэн. Одоо авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиох гэж байна. Бид энэ үйл явдлыг өргөн хүрээнд тэмдэглэнэ. Монголын ард түмэн үнэхээр прагматик ухаантай. Зөвлөлт холбоот улс Орос улстай тогтоосон 100 жилийн турш бид Орос улс бол тусгаар тогтнолын баталгаа бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдвол үргэлж аврах болно гэдгийг тэд ойлгосон. Гурав дахь хөрш хаана байна? Далай тэнгисийн цаана шүү дээ. Монгол улс бол англи хэл дээр хэвлэлд гардаг шиг хоёр улсын хооронд сэндвичд улс юм. Ер нь гурав дахь хөрш нь уур хилэн бадраавал логистикийн чадвах тийм ч мундаг биш шүү дээ. Мөн асар олон төрлийн бус байгууллагыг барууны орнууд ямар нэг байдлаар санхүүжүүлдэг. Бас одоо бидний эсрэг шашны шугамаар маш идэвхтэй сурталчилгаа явагдаж байна.